За өвгийнхөө хамгаалан ирээ да. Төшөөрнө. Амгалан байна. Хөтний ирж баг зэрэг чангархал гэж явах шиг байна. Айлдвар хөөрнөл гэдэг зүйл хэсэг хугацаанд алсар тасарсан ч гэсэн таныг ингээд хөрстэй хөрсөдтэй айлдаад өгөө гэсэнд бол би үнэхээр талархаж байна. Маш их таатай байна. Тэгээд ярилцах зүйл гэхээр миний асуухаас бол дуустдаг юм дөө. Одоо саяхнаас нэг зүйлийг боддог боллоо. Хүн хөрсдөд мэдлэгтэй яг тоолох настайгаа ирдэг юм уу? Үгүй юу? Эсвэл амьдарч явах хугацаанд хийсэн үйл замнал тэр болгоныхоо шагнал үгүй бол зэмлэл тэр болгоноор нэмж хасаад хороогоод явдаг юм болов уу? Энэ зүйлийг сонирхолтой байдаг болчихлоо. Та нарын сүнсэнд бол нас байхгүй. Харин энд махан биед орж ирэхээрээ За. Нас гэдэг зүйл эргэлтийн давтамжаас хамаарч харагдах, эргэх түүнийг л та нарт тоолж үзсэн гэсэн үг. Цагаа тоолох шаардлагагүй байж болно. Цаг хугацаа гэдэг зүйл л дээ. Тэгэхээр угаасаа энэ хөрсдөд тоолох, нас тоолох цаг хугацаа гэж байд юм шүү. Тийм ээ. Магадгүй тэрийг та нар өөрсдөө бий болгосон байж болно шүү дээ. Тэгээ өдөр шөнө 24 цаг 7 хоног сар жил гэдэг ингээд өөр далд ертөнцид бол тийм тоолох юм байдгүй л гэж санарч байсан л та. Хязгааргүй юмыг хязгаарт оруулсан байж болно шүү дээ. Энэ нь дүрм журм тогтооход амар болгож болно гэж. Өөр нэг талаас тэгж үзэж болно шүү дээ. Энэ ертөнц байнгын л хөдөлгөөнд оршдог. Тэр хөдөлгөөний зүйлийн давтамжийг харцгаад тоолох хэрэгтэй юм байна гэж сэтгэсэн байж болно. Тэгж тооснороо бүх юм эмх замбраанд орсон байна гэж үзэж болох юм. Тэгвэл ангамтд тийм тооны хэрэг байхгүй. Өв сургамлт ч тийм хэрэг байхгүй. Хүмүүс битэл тоолдог юм шүү дээ. Та нар л тоолдог. Тийм ээ. Тэгтээ их сонио. Яагаад тоолох шаардлагатай, шалтгаантай гэж. Зарим нь урт насалж байна, зарим нь хит богино байна. Зарим нь хараасалтай ч гэсэн хөрсдөд мэдлж чадаагүй ч буцаж байгаа. Ямар ч тохиолдолд ингэж тоосны үр дүнд хэмжээгүй хязгааргүй зүйл хязгаарт орсон байна. Энэ нь оюун бодлоор ч дамжин давхар эргэн тойрныхантайгаа өөрсдийгөө харьцуулах үр дагавар гарч ирсэн. Тийм настай бол би тийм байх ёстой. Тийм бол тэгж өмсөж зүүж, тийм аашийг гаргах ёстой гэх мэт. Хэрвээ энэ болгонд тоо тэдэн нас гэдэг зүйл байхгүй бол юу болох вэ? Тэгэл одоо хүмүүсийн эмх замраа алдагдах юм биш үү? Харин ч чөлөөтэй болох юм биш үү? Гинтэл тийм тоолох гэдэг зүйл байхгүй болчвол гайхмаар болов. Эсвэл бачуурж ийм тийм миний тэрэг гэх юм болов. Их санаа. Одоо би тэдэн настай тэдэн жил гэл ингээл яагаад Магад тэр нь
Тэг хэрэгтэй хэрэггүйг чинь ялгаж өгч болно шүү дээ. Хүн бол дурсамжийн юмтай. Гэтэл үүн дээр чи тэр хүртлээ тийм зүйл хийж явж чи гэх мэт. Ер нь чиний хэрэг байна уу гэж болно. Эсвэл чамайг олон шаналгаад байлгаал байх хэрэгтэй гэж болно. Их сонь зүйл яригдгал даам дамжиж хүний сайн дөрүүлээд буцчих юм а гэж ер нь ярддаг. Тэгээд тэр зүйл хүмүүсийн харах үнцэг юм болов уу? Муун үлдээд байгаа юм бол энд та нарын хэрэг байхгүй болно шүү дээ. Харин нэг тэгэж ярддаг их сонирхолтой. Тэгээ үнэхээр явах цаг нь болоод явж байгаа юм уу? Гинти осол зөхий байгалийн гам шиг юм гэх. Энэ болгон чинь цаанаасаа товлогдсон байдаг юм болов уу? Одоо наацх нь хэд л асаллаа юу зам төврийн асалын нэдрэгэл эсэн бус юм байна. Тэр бол зарим зүйл нь өөрсдийн хариуцлагагүйгээс болсон зүйл. Тийм бид. Асал эндэгдэл гэдэг зүйл нь төрх хяналт алдах үед л бий болдог зүйл. Тэгээд нөгөөгөө чирдэг. Бичнээ далд хий дүртэн байсан ч бас шууд эзэмдэх боломж ховор. Чи оюун бодлоо тэдэнд маягээд нээгээд өгчихгүй бол тэд бүрэн эзэмдэн гэдгүй л худлаа. Одоо тэгээд бас далд хүчний гэхээс гадна хүмүүнүүдийн буруутай үйлдэлээс олж чадаа зөндөө гинтийн тийм зүйлүүд болж шин. Унтаагаараа унтж байгаа ол явж чи. Зүг зүгээс сууж байгаа л унаад өгч. Тэгээ тийм зүйлүүдийг хараад ирэхээр үнэхээр хүн тоолох настайгаа хүрстэд ирд юм болов уу? Яадаг учиртай юм бол гэж боддог болсон. Нэг өс тодорхой хэмжээгээр хэсэг хугацаанд бодож байгаа л доо. Тэгээ би өөрөөс надад асууж хариулт юм болохгүй юм шиг. Хувьдаа сүнстэй хүмүүс. Түүнийг арчилж хайрл гэж оюун ухааны чинь зориулсан. Тэрнээс үрж тараа гээгүү шүү дээ. Өхөл гэдэг зүгээр айгаад байх зүйл биш. Яагаад? Амралт гэж үү? Эсвэл чөлөө авч байгаа юм бол. Энэ ертөнцийн чинь л асуудал дуусч байна. Дахиад дараагийн өөр газар чинь байж л байх болно. Зүудэндээ өгч байна гэдэг. Тэгвэл тэр хүн яагаад унтдаг юм бол гэдэг нь хүн байдгаа энэ ертөнцийн бүх зүйл унтаж амардаг. Тий. Тэр сүнс мандахын нарнаар буцаад бие олохгүй л яах вэ? Нэ. Тэгээд л нөгөө унтаагаараа явчлаа хөрхий гэдэг шиг болох юм шүү. Тийм ээ. Тэгтээ тийм өхөл ховор болдог. Цоорхон. Болно бол. Одоо харин элбэг шиг л байх шиг байгаа юм да. Нэг тийм вакцин гэдэг юм тарснаас авч л. Одоо чулуучиг тийм улсны хил улсны эмзэг асуудлаас хол ойлгосон дээр. Тэрэн дээр ах уу. Их л олон жил зүтгэлээ. Ястаа хавийн амтны харал барсан да. Нэгэн л тийм зүйлээ хийлгсэн юм чинь дор бүрнээ хариуцлага хүлээх нь зөв.
Аль болох тэр зүйлээс ангид байхыг л хичээгээд л байгаа юм л та уулна л. Ингээ бодсон чинь хүн унтахгүй байвал яах вэ? Галзуурах юм болов уу? Амьдралын хэмнэл нь өдөрч шүнч унтахгүй. Тоотой зөөхөн насаа гэх. Тэгвэл яах вэ? Төрсөлөд. Би нэг ихтэл нэг ганц хоног тэсхүү. Би бол тэсхүү. Зүлэг ингэнэ хагас галзуу юм уу? Дүүн гэмтэн бол нэг нь энэ ертөнцид ирсэн бол энэ ертөнцийн зарчмыг л дагна гэсэн. Түүнээс ангидаар үзэх гээд ч дийлэхгүй шүү дээ. Яагаад гэвэл энэ ертөнцөөс бий болсон алд бий байх. Шууд л тэнгэрээс буугаад ирсэн аятаа игэлж болохгүй байх нэ. Тийм байна. Угаас л их хаач чадсан дүрмийн даг. Тэгээд усын уул ясын даг гэдэг зүйлээ явах юм байна л да тухайн газрынхаа. Одоо бол та нарт аль ертөнд сонирхолтой мэт санагдах ч мэдэхгүй зүйл тийм л байдаг. Нэг бол сониучрахал төрүүлнэ, нэг бол айдас дагуулдаг. Нэг бол итгэл дагуулна, нэг бол үгүйсгэл дагуулдаг. Тэр байтхал олон зүйл ярихт нь итгэж яваа байлгүй дээ. Зарчим нь маш энгийн шүү дээ. Чи энд өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй байж Тэнгэр бурхан ярих, түүний талаар судлах ирэх байхгүй. Тэ. Энэ харвага таниагүй байж хэн гэдгээ мэдэхгүй байж тийшээс харуулцах юм хэрэгч байхгүй. Богонч байж болно, бурхан тэнгэрэнч байж болно. Гэхдээ чи алийг ч ялгаж чадахгүй л яах вэ? Тэгвэл тэгээд бүр заваарсан бантан болно үсттэй. Сайн сар гэдгийг яагаад тэгж дийслэн гэж өөрөө ч мэдэхгүй байгаа хин нэг нь. Тиймээс л сайн суурьтай байх хэрэгтэй гэхээр энэ ертөнцийн талаарх таньж мэдэх зүйлс ариун байх ёстой гэсэн үг. Тийм байна. Хачирхалтай байхгүй юу? Яагаад хүн өвдөдгийг? Яагаад одоо бол тэгэл хүмүүс тэгж ийм ч хор тавдар, тийм ч хор тавдар, тийм. Гэхдээ яг хаанаас гараад ирсэн үг чи юм бэ? Халдварлдгүй, хин нэгнээс халдааж хүлээж авдаггүй. Тийм байж л нэг л их хор тавдар ярьж хор тавдраар өвдөж эргэн тойронд тийм. Яагаад? Яг ямар үндэс шалтгаан дээрээс тэр хөхлийн аюултай өвчин гэдэг зүйл үүсээд байгаа юм. Үнэхээр тэр хүний хөрсдөд амьдрах насан дуусаагүй бол яагаад өвдөж өвчин гэдэг чамайг биеийн хайрл гэдгийг тэмдэг юм шүү дээ. Бас амьд байгаагаа мэдрэх боломж юм. Чи биетэйгээ сайн ярилцаж ухамсараа удирдах чадвал тэр өвчин төсвөлж орж чадна. Харин биеэ сайн танихгүй удирдах чадахгүй бол тэр өвчнөд дийлдэж дуусна. Өвчин гэдэг зүйл чамайг өвтгөж энэ биеэ хайрлаач гэж чамд дахиад өгч байна. Гэтэл тэр биеийг хэн нэгэн даатгаж эхэлж байгаа бол тэгэл чиний ухамсарч дийлэхгүй юм байна гэдэг ер нь явах тийшээ л хандна та. Алд биеийнхэн тэр өвчин завуурыг ч өөрийн хүчээр сүрж тэсвэрлэж чадахгүй байгаа хүн шинэ нэрэндээ тэнцэх боломж байхгүй. Тиймээс эртхэн явсан дээр. Энэ бол үнэн бөгөөд хатуу үг юм. Чадваргүй бол
тань мэдэх хүсэлгүй бол тэсвэр төвчээргүй бол ирээдүйд хэрэггүй гэсэн үг. Тохойд ч яах вэ? Энэ бол та бусдын буруу зөв үйлдэлээс мөн оюун бодлын хэвшил зэргээс чинь хамаарсан дор бүрдсэн оногдсон өвчин. Энэ чиний л өвчин болохоос нийтийн дунд ингээд харсан нэгнээс нөгөөд гимгүү байж байгаад өрцсөн зүйл биш байх нэ дээ. Тий. Угд адилхан өвдөөгүй гэсэн үг юм. Тэгэхээр энэ дээр энд миний сул эмзэг тал байна гэж үзэх нэ өвдсөн хэсгээ. Энийг би яаж арчилж хайрлах вэ гэдэг биеэ таних ажилд орно гэсэн үг. Тэрнээс залбираад, домнуулаад эсвэл эмч домч тандаад эм тариандаа итгэж байгаа бол энэ буруу юм. Эхлээд чи өөртөө итгэх ёстой юм. Өөрийнхөө алдрыг өөрөө эмчилнэ. Юунаас болов гэдэг шалтгааныг хайх хэрэгтэй. Гэтэл хүмүүс тэр шалтгаанаа мэдэхгүй бусдад амиа даатгачаад нөгөө өвчин үүсгэх буруу зүйлээ хийсээр л байдаг. Энэ нь өөрийнхөө алдрыг таниагүй, дээрээс нь өөртөө эзэн болохгүй байна гэдгийн том дохой юм шүү дээ. Тийм байна. Миний алдрыг яг юунаас авдчихв? Юунаас болов? Яагаад тийм болов? Энэ зүйлийг юу өдөөж эрчимжүүлээд байна гэх мэтийг өөрөөсөө ирж хайх, судлах хэрэгтэй. Гэтэл бүх юм хүний үгээр заалгаж байна. Бусдад найдаж байгаа бол тэгэл чи энэ биендээ эзэн бишээ гэсэн үг юм. Осол хатуу үг байх. Тэгээ хатуудаа байлаа гэд өөрийнх нь Хүний өмнөөс төрөөд, хүний өмнөөс аж төрж байгаа биш. тий. Та нар олонх нь дандаа л бусдын үгээр амьдардаг. Харин өгөөд би та нарыг биедээ эзэн болоод ертөнцийг таних өөр өөрсдийн бодлоор аж төрөөсэй гэж хүснэ. Тийм эрэл хайгуулын үр дүнд л тодорхой санаа зорилго нэгтэй хүмүүс нийлж улс гэдгийг үүсгэдэг юм шүү дээ. Овог аймаг улс гэж. Тэрэн ингээ бодоод байгаа хүн өвтгөр их өөнтөгч тэгээ дээрээс нь маш их имзэг хамгийн сул дорой нь болт юм биш үү? Хүний өмнөөс өвдсөн биш, өөрөөсөө л болсон шүү дээ. Тий. Тийм болохоор энэ элдв аашайгийг бол та нар ч бас дагаад тоох хэрэггүй байх. Өөрийн оногцсон өвчнийг яхаараа өөрөө л бусад өөрөх ёстой гэж. Тэгвэл та нарыг тэр өвдсөн нэгнийг худал өрөвдөж худал асарсан нэртэй ялрахтгийг өгөөд бид мэднэ. Бодлын мохорчин байдгийг ч мэднэ. Тэр бол хүн өөрт оногдсон өвчний асуудлыг өөрөө шийдэх ёстой. Тэглэж одоо цаашид тэгж нэг нэгнээ чирж явна гэж итгэлтэй байж болохгүй. Хэрэгтэй хэрэггүйгээр нь ялгаал явуулаад байх болно. Энэ зүйлийг өгöd бид шийдэхгүй байх нэ дээ. Тийм байна. Цаашид бидний ч хэрэг байхгүй болно. Энэ зарчмыг үргэлж санаж байвал чухал юм. Яагаад? Бидний хэрэг байхгүй хэр чинь яа гэсэн үг юу? Энэ ертөнцийн хүн төрөлтний бүх шашин шүтлгүүд бүгд цустай холбоотой. Арлаг, хядлаг, тэмцэлтэй. Гүн холбоос үүсгэсэн.
Тиймээс аль нь ч тэнцэж болохгүй. Бурхан минь гэж байгаа л өөр шүтлэгтнүүдэд хядаж байсан ч би. Тийм. ертөнцийн эзэн минь гэж байгаа л бас хядаж л байсан. Аллах минь гэж алаад л байдаг. Мөнх тэнгэр минь гэд бас л хядаж байсан үе биш үү дээ. Ийм их цуснд нэвтсэн шашин шүтлэг яаж шинэ нэрнд тэнцэх юм бэ? Аль нэг нь шалгараад үлдлээ гэх дахиад л цус урсган, дахиад аллаг, дахиад нэр алдрын тэмцэл, дахиад эд баялаг, залим их явагдах усуу. Одоо л нэг л их ариухан царайлцгаж байгаа болохоос ямар их цус урсгасныг та нар тоолж мэдэмгүй. Ямар их эрх дарах ашиглаж шулам үйлцнийг та нар мэдэхгүй. Ямар их зоос эргэлдүүлдгийг ч та нар мэдэхгүй. Ариухан нэрийн дор юу ч хийсэн байж болно. Тиймээс энэ шүүлт нь танай бурхад тэнгэрүүд шүүгдэнэ гэсэн үг юм шүү дээ давхар. Тийм. Энэ бол хамгийн шудраг шүүлтийн цаг үе байх болно. Тэгээд бурхан минь, эзэн минь, энэ минь тэр минь гэдэг ингэдэг. Та нар залбирж олноороо гуйлаа гэд тусалж чадахгүй хувьд чадахгүй хүч нь хаалттай. Тийм. Тэр минь бурхан гэж байдгүй байна гэж ууралж байсан ч би. Эхэ хувьд байгаа. Гэхдээ аль аль нь тэнцэхгүй. Энэ нь та нарт маш том эрх чөлөөг өгөх болно. Та нар одоо хүртэл энэ ертөнцийг таних мэдэхгүй хэвээрээ л байгаа. Нэг жижиг дөрвөлжин гортог дотор яг юуны төлөө юу хийгээд байгаагаа мэдэхгүй үлгэн солгон хин нэгнийг баяжуулж эрх мэдэлтэй болгож өдөр хоногоо арах цаах хөлс авж л яваад байгаа шүү дээ. Тийм. Хизээч та нар өөрсдийнхөө дуртай юм хийдэггүй. Та нарын хийдэг зүйл бол хин нэгнийг эрх мэдэлтэй болгож баяжуулж эрх дарахаа хамгаалахад нь туслах. Ийм л амьдрал болчиход байна. Тэрийгэ та нар жаргал гэж үзээд байна. Харин та нарыг нас нь болохоор хөөж явуулал дахиад нэг залуу үрийг бэлдээл суулгах байлгүй дээ. Ингээл тэд эрх мэдлээ хадгалан дахиад баян хിവэрээ харин та нар хоосон хിവэрээ ашиглуулсаар л байх болно. Ерөөс хүмүүний амьдралын эргэлтийн давтамжин тийм байгаад байгаа юм шүү. Тэгэл би шаналгүй хөө. Энэ бол танай хүний амьдрал юм. Хууль нь болсон. Ямар нэгэн байдлаар та нарыг багаас ч тэгж хайрцаглаж явсаар, гортгонд байлгасаар тэгэл та нар дотроос ч хүсэл тэмүүлэл, эрэл хайгуул энэ зүйлийг мэдгэж даалгаварчин ирдэгч. Та нар хайдаг. Хүмүүс юу гэх вэ? Би яах вэ? Мэдээж чи дуртай юм хийхдээ хүс цалин юм авахгүй. Тийм. Гэхдээ ядаж чи жаргалтай байх болно. Гэтэл хүмүүст хийхээс айдаг. Тэгэхээр багаас ч та нарыг маш сайн сургасан байна да. Махан биений хэрэгцээл, автагч хэрэгцээл дээ. Дотроос ч таньж мэд сур гэдэг зүйл гал авалцавч гаднаа та нар тэрийгэ тэсвэрлэнэ. Тэр галыг унтраахын тулд манар нь, согт нь донтох зүйл их байна.
Энэ бол төр зүрэл унтрааж байгаа арга барил юм шүү дээ. Тэгэл дахиад нар манддгаараа мандан дахиад чи нөгөө нэг хийдгээ хийн. Энэ бол та нарын бачуураад байгаа гол шалтгаан мөн. Таны мэдээ сорё гэдэг юм а хин нэгнийг эрх мэдэлтэй, хин нэгнийг нэр алдартай дарангуйлахад нь та нар гар бие оролцож байгаа учраас л өөрсдийнхөө байж чаддаггүй хэрэг. Өөрсдийнхөө байх гэхээр тэр дарангуйлж эрх мэдэлтэй байхыг хүсэж байгаа нэг нь олныг чиний эсрэг сөргүүлээ тавьчихдаг. Энэ бол хүний ёс юм. Гэвч цаана өөрөө ноогдсон. Олноор нь чамайг барьж идүүлнэ. Тэгж яваад нэг бол татаж авна, нэг бол чамайг дорход зайлуулна. Үүн дотор танаа шашин шүтлэх хүртэл давхар нөлөөлдөг. Ажил хий. Тэрнийхээ хөлсөнд шавхруу шиг хэдэн цас авна. Тэгээд тэрийгээр анхтай чирэгцэгээ хангана. Ердөө л ийм л эргүүлгийн дунд байдаг. Ер нь яг өөрийнхөө хүсэл зоригоор дуртай зүйлээ хийгээд ингэ явдаг хүн бай, тийм үү? Өглөөнөөс орой болтол. Тэгсээр нэг үргэлж тэрэндээ гомдолдог. Ажлын машиг зүтгэлээ. Зөрсөндөө үрэх нь хаа юм бэ гэл. Ийм учраас та нарын нас богинохан болсон байх нь. Яагаад? Та нар энэ ертөнцид даалгавраа гүйцэхгүй. Өөр хэн нэг нь бүх хөлс хүчээ зарцуулаад яваад байгаа хүмүүсийн нас богино байхаас өөр яах вэ? Тэгж санагдахгүй байх гэж юу? Тэгээд л одоо сүүлийн үед нэг голын хатхаас ч гэнэ сүнсний даалгавар ч гэнэ нэг юмараа л нэг инч тарих байгаа гал сүнсний даалгавар гэдэг чинь ерөөсөө энэ хорвоогоо таньж мэдээ. Туршлагаж ертөнцийн олон газрыг таньж мэд. Тэр зураа сайн муу алин болохыг оюун ухаанаараа цэгнэ гэсэн л даалгавар байх хэвээр. Эннээс илүү хүнд даалгавар байхгүй. Та нар яриад байгаа тэр орхон тэнгэр хүн болгоных өөр энтер гэдгээ мартвал таарна. Чи яг өөрийнхөө дуртай хүссэн зүйлээр аж төрж энэ ертөнц хорвоог таньж байна уу юу гэдэг л энэ чил чиний сүнсний даалгавар юм. Энэ хорвоогоо танихгүй байж юуны чин тэнгэр бурхан мантай. Та нар тийм зүйлийг юу ч ойлгохгүй. Тэгвэл сүнсний даалгавар гэж нь ерөөсөө л энэ. Тийм байна. Хорвоо ертөнцөө таньж мэд, үз хар. Бас өөрийн хийхийг хүссэн зүйлээ хийж сур гэсэн л үг. Чи хин нэгнийг баяжуулж, хин нэгэнд хүс хүчээс харуулцгаад яаж аз жаргалтай байна гэж хэлж чадаж байна. Иймээс л хүн хурдан хөгсөрдөг юм. Бас хэрэггүй гэдэг нь тодорхойлогдож байна. Чи тэр эрч хүч зүйлээ танин мэдэж, шинийг туршиж өөртөө хоригдлуулж авах юм бол чиний нас тэр хэмжээгээр уртсаж болно. Чи хэрэгтэй нэгэн болж болно. Гэтэл тэр зарцуулах эрчим хүчээ хэн нэгэн зориулж байна. Тийм байхад далд талаас чамайг хэрэггүй л гэж үзэн шүү дээ. Өдөр нэг арга цагаа өглөөний нарыг нэг сүмийснүүдээр харчаал орой наран жаргахад нэг хамаг би шим шүүс байхгүй, ирч юуч байхгүй. Та нар дуртай зүйлээ нэг өдөр ч болтугай зарцуулж үзсэн. Тэр үед ядарсан байх нь уу? Эсвэл ирч хүчсэн дундраагүй юм шиг улам ихийг хиймээр тийм сэтгэл төрхөө гэдгээ тэгэл ялгаал үз. Хүн дуртай зүйлээ хийхээр ямар болдгийм бэ? Дургүй зүйлээ хийгээд ирэхээр ямар их тамирддгийм бэ гэдгийн үр дүн гарч ирнэ.
Ихтэй дуртай зүйл гэхээрээ бас бусдад гай усан элдв самуу гаж үйлдэлийг хэлэхгүй байх нэ. Тийм байна. Юу тэмүүлдэг вэ гэдэг сонирхолтой. Одоо дуртай зүйл гүтлийг нь хулгай хийгээд ивэл тэр болохгүй нэ. Зараасаа миний дуртай зүйл бол хулгай их юм а гэх юм бол энэ дуртай зүйл биш. Энэ бол муу. Бусдад тэр дараа болсон бохор үйл юм. гаж хүсэл юм шүү. Дуртай зүйл гэдэг нь хөгжиж дэвших. Тэр зүйлийг эрэл хайгуул хийх нь юм. Элдв байдлаар хэн нэгэн тэр болохгүйгээр. Тэгээ бодохоор хүн өөрт таагүй өөрийн сэтгэл зүйд болоод махан би таагүй зүйлийг л зовлон гэж ярьдаг юм уу? Зовоотой, зовлонтой, гинцүү байна. Та нар бидээ эзэн болохгүй бол тэгэл зовно. Ягаад гэвэл та нарыг шууд л хэн нэгэн ургалж авчаад хүсээгүй зүйлийг чинь хийлгээд байгаа учраас та нар зовоод байгаа. Тийм болж таарлаа л та. Гэхдээ хүн болго өөрийнхөө хүслээр байна гэхээр Тийм ээ. Энэ ганцхан монголчуудад хамаатай биш. тий. Бусад улс орны ард иргэдч бас яг та нар шиг ингэ зовдөг. Тэдний насч та нарынхтай ойролцоох нь тэгэл амархан хөтэлдэг. Тэгэхээр та нарыг энэ олон мянган жил ингэж даруулсан байх шүү дээ. Хэл хязгаар гэдэг зүйл чинь ингэж бас үүссэн хэрэг. Энэ миний эзэмшил шүү. Энэ миний болов. Энэ танай эзэмшил шүү. Энэ таних. Эдний хитэн залтай этгүүдэн дээр нь гарчихсан. Ингээл үе үйлрэн таандыг шулам үлдсээр. Анх улсч гэж байхгүйг та нар бодсон бол тэр үед бүгд эрх чөлөөтэй байсан. Эрэл хайгуулыг дуртаяа хийдэг байсан. Бас насан ч маш их урт байсан. Гэвч явцын дунд сайн муу гэж байдгийн адил тэр дуртай зүйлийг буруу үйл болгож бүрдүүлж эхэлсэн. Сайн муу хоёр нэгэнд ороо зэрэгцэж чадахгүй учраас хоорондоо тулалдах болсон. Уудалцах болсон. Та нарт сайхан бай гэж ертөнцийг бэлдэж өгсөн. Гэтэл энийг та нар өмчилж эхэлсэн. Би ингэх дураараа байх ёстой. Би ингэн. Чиний буруу, миний зөв гэсээр маш олон жил байлдаж цус урсгалаа. Одоо ч тийм. Энэ ерөөсөө дайн самуун тулаан гэдэг чинь та нарыг хооронд нь алцуулчаад тэр цаана байгаа хүмүүс л зоосоо нэмхийг хэлээд байгаа юм шүү дээ. Эрх мэдэл, нэр алдар, эд баялагтай болох юм ал хадгалах га дайтаад байна. Харин энэ болгонд та нарын ард иргэдийн чинь цусал урсан. Ягаад тэр улсыг хамаар захирдаг хүмүүс нь хоорондоо цусаа урсгаж болохгүй гэж асуухад та нар айдаг. Тийм. Айлгүй яах вэ? Ягаад гэвэл хүний нэг зан штэ. Муу юм холуур гэдэг ер нь бол түүгээрээ дайта түүгээрээ тэгээд цаагуурал өрнөө дуусах. Хүний аминчхан зам байхгүй юу? Та нар аминдаа хайртай гэдэг шиг өөрсдийнхөө ахгүй болоод үйл хөдлөлтөө бас яг ийм аминчхан байвал сайн байна.
Аймхаа байж болно. Айн гэдэг сайн хэрэг. Айж үзэж байж л айдасгүй байх зоригтой болох шинж хүрдэнэ. Ихэр тийм ч бас муу тал биш байх нэ. Ачаархалтай. Тэр талаар бодож байгаа юм шүү. Айдас гэдэг зүйл юм. Бүгд л айдаг. Хүн болгонд өөр өөр айдас байдаг байх л та. Айдаг. Энэ зүйл дахиад мэдэхгүй зүйлтэйгээ таарахаар хүн яах вэ? Айдаг. Имээдэг, болгоомжилдог. Тийм. Энэ бол угаас л танин мэдэх, ертөнцийг танин мэдэхэд зориулагдсан бас нэг та нарт цугцсан зан чанар юм. Хортой могоо явж байхад тэрийг анх удаа үзсэн хүн яах вэ? Хортой хоргоог нь мэдэхгүй юм шүү. Мэдэхгүйгээр барьж авах хэрэгтэй болох уу? Эсвэл жоохон болгоомжлоод ажигласан дээр үү? Ажигласан л дээр баг. Инхээр айдас хэрэгтэй. Өөцгөр. Харин зориг зүрхтэй хүн чинь аяны ахтай гэж ярьж байгаа л хазуулаад охин шүү дээ. Тийм байна. Айдас гэдэг тэгэхээр амьдралын хэв маягаас үүссэн одоо зохиомл орчин цагийн хэлээр бол рефлекс гэдэг юм да. Биднэрийнхоор бол дадал гэх юм уу? Дадал зуршил гэх юм уу да. Айдас гэдэг нь танин мэдэх үед болгоомжийн талыг харуулсан зан чанар юм. Та нарт илүү юм байхгүй. Тиймээс энэ айдас гэдэг нь чамайг таньж мэдхэд бас хэрэг болно. Хүүхэд хэр баг юмнаас айдаг. Ер нь айдаггүй шалтгаан нь та нар айдас гэх боломжийг эцэг их нь хамгаалж өгдөг. Энэс анхнаас нь айдас донд байсгсан бол яах вэ? Хамгийн тийм гэгхэн айдас болгоомжлол гэдэг зүйл байхгүй батгалж хүүхэд юм билээ шүү дээ. Таны хэлснээс ингэ бодоодсэн чинь тэр айдасгүй газар бий болдог. Ихийн хэвэлд бий болно. Ямар ч аюулгүй. Тий. Тэгээд дараа нь гарч ирнэ. Эцэг ихийн хамгаалтанд ийм байхад тэр юунаас айна юм чи. Тэгэхээр хүн айдасгүй төрдөг гэсэн үг биш байх нэ. Тийм байна. Таньж мэдхэд айдас хэрэгтэй. Чи хорвоо ертөнцийг ийм тийм гэж мэддэг. Энэ мэдсэн, орсон, сурсан зүйлс чинь маш өчөөхөн зүйл байвал яах вэ? Бас тэр чигээрээ зарим нь буруу байвал яах вэ? Чамайг тэгж бодгож, тэгж уншуулсан бол яах вэ? Бид ер нь яг нэг тийм хэвэн цэцгсэн даалгаврын зүгээр л дэлхий чинь ийм юм байгаа. Одоо эргээд бодоход 100 200 жилийн өмнө 400 жилийн өмнө 600 жилийн өмнө гэх юм тэр тухайн үед дэлхий хавтгай гэдэг байсан. Одоо бидний хувьд бол дэлхий бүрэнгийн ийм тийм тэдэн хувь нь ус мус инээ тэр. Гэхдээ би зүгээр л тэр болгоныг ягштал цээжилдэг. За бүр дэлхийгээ байг Монгол орны гэл юм тэр тийм ийм 21 амигтай ийм инээ тэр зүгээр л цээжилдэг. Хүчээр автоматар гисэн хэрнээ очиж чадахгүй дөр үлчэндээ хоригдоод байж хэвэл тэгээд мэдлэг гэж хэлэхгүй. Очиж үзээд тэр газрын сайхныг агаар ус эрчим энерги тэр болгоныг очиад үзэхээр бидний нөгөө номон дээрээс уншдаг байсан багш ингээд багш гэдэг хүний зааж зааварладаг байснаас тийсэн ба.
Гайхмар. Мэдээ зааж өгөх үнцийг өгж байгаа ч та нар тэгж явж чадахгүй нь ховор. Дандаа л тэрийг олсоос мөрөөдсөн шиг өдөр хоногоо аргацааж хин нэгний төлөө ирч хүчээ зориулж явхаа л гадралж байгаа байлгүй. Нэлээд боли энэ өвөгийн хэлснээр эрэл хайгуул хийхэд та нар шууд л хоолны асуудалд тулгарх болно. Тэ мартагч хэрэгцээ гэдэг зүйл. Зоос мөнгө энийг яах болж байна гэж бараг өвөг нь хараах байдаггүй. Яагаад? Хүн асуудал үүсгэр үргэлж бусдаас л урууг хайдаг шүү дээ. Тэгэхээр тийм зөрөгтэй өрсөд байхгүй. Энэ ертөнцид тийм хүмүүсээр л дутаж байна. Тиймээс л илүүдлүүдийг явуулж байгаа хэрэг шүү дээ. Энэ хിവэр байх юм бол энэ ертөнц уламжлал гажуудна. Тэгэл наазах нь дэлхийн даац хэтэрсэн миний тэр даац гэдэг зүйл за хүн амтны оршин байх тэр зүйлийг яг хэн тэмдэглээд хэн тодорхойлоод хэн тийм дүрм журм гаргаад байгаа юм бэ? Шинэн баггүй. Өөрийг нь баяжуулахгүй гоо хүмүүсийг зайлуулахад бодно үстэй. Тийм учраас та нарт ор бүрчин тарьсан юм шүү дээ. Тэ. Тэдний боолууд хийлгээгүй. Харин тэр өвглийн зэвсгийг тэрийг баяжуулаагүй хүмүүс нь хийлгсэн юм. Зүүн савнгорч нь зүйл бүгдээр чинь хэлсэн гэвч та нар зөвшөөрөөгүй. Боол гэдгээ баталж хийлгсэн. Боол түүх бүтээдгүй. Гэхдээ энэ зүйлийг чи хийх дуртай зүйлээрээ сольж байж энэ хорноос ангид болж чадна. Харин дасан зогсож байгаа бол айжмаар наадах чинь дуусна. Хугацаатай ид байгаамаа. Яг л цагтай тесрэх хүмүүс гэдэг шиг үү? Бэ. Бэрх юм бэ? Тэгэхээр онсон энэ дээл байгаа. Чи хийх дуртай зүйлэндээ эрч хүчтэй байх тусам наад хорчин үйлчлэхгүй. Харин хуучин адилаараа тэгэл эрчмээс хоруулж сөрөг зүйлсээр дүүргэх тусам итвэхчих болно.